Ховд аймгийн Булган сумын Минжит булган цогцлбор сургууль нь 2017-оос 2018 оны хичээлийн жилд 1200 орчим сурагч 115 багш ажиллагчдтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь анх 10 жилийн сургуулиас 8 жилийн сургууль болж 1973-аас 1974 оны хичээлийн жилд суурьа тавьж байжээ. Ирэх хичээлийн жил тус сургуулийн түүхэн 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд сургууль ашиглалтанд орсон цагаас өдий хүртэлх хугацаанд цонх, дээвэр, халаалт зэрэг хэсэгчилсэн байдлаар засварлаж байснаас их засварт орж байгаагүй байна. Иймээ сургуулийн анги танхимаас ахуулаад засал сайжруулах шаардлагатай нэлээдгүй ажил байгаа тул сургуулийн удирдлага багш ажиллагчдын зүгээс ойгоо огтон 45 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. За манай сургууль нь 1985 онд бол барилганд баригдсан байгаа. Ингээд тэрнээс хойш бол ер нь улсын засвар бол ороогүй. Тий улсын засвар бол засвар ороогүй, зүгээр хэсэгчилсэн байдлаар бол хаал цонх суулгах, за гадна басаат өөрчлөх ийм л юм хийдэг. Мөн урсгал засвараар бол бид нар бол сургуулийнхаа үйл ажиллагааг хэвүүлэхэд бол засвар үйлчлэгээ хийж ирсэн. За одоо ингээд бас 45 жилийнхаа хийж байгаатай холбогдуулаад манай сургууль бас сургуулиа өнгө үзэмжтэй болгох, сургуульдаа бас хөрөнгө оруулалт татах. За ийм ажлуудыг бидэнд зохион байгуулахаар 45 ажлыг төлөвлөд ажлынхаа эхлэл болгож бас одоо манай мөнгө төр бас ийм бүтээн байгуулалтыг хийж байгаад бид бүхэн баяртай байна. Минжит булган цогцлбор сургуулийн 45 жилийн ойн хүрээнд хийгдэх 45 бүтээлч ажлыг дэмжиж, тус сургуулийн төгсөгч Булган өгөөж компани захирал мөнгө төр хувийн зүгээс 22 сая төгрөг гарган нийтийн кабинет байсан өрөөг орос хэлний кабинет болгонд тогтжуулжээ. 18 ширээ сандал хувцсны шүгэ, номын тавир үзүүлэнгийн болон багшийн өрөөнөөс ахуулаад хан таад, цонх хүшиг гээд бүхий л зүйлийг нь тогтжуулж өгснөөр 36 сурагч тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой болж байна. Энэхүү төрлөх сургуультай илгэмцгээр хандаж бусдаа үлгэр дуурайлал болж нэг ангиг товчуулсан нь сайшаалтай зүйл бөгөөд энэ жишгээр үе үеийн төгсөгч сургуулийнхаа ойн хүрээнд хийгдэж байгаа засвар тохижилтын ажилд сэтгэл гарган хандив тусалцаа үзүүлж хамтран ажилласнаар 43 бүлгийн 1200 орчим сурагч тохилог орчинд сурах боломжтой болох юм а. Аливаа засвар тохижилтын ажилд хөрөнгө мөнгнөөс ахуулаад гарах зардал бишгүй байдаг бөгөөд тэр болгоныг улсын төсөв сургуулийн дотоод нөөц боломж бас гаргах нь хүндрэлтэй учраа сургуулийн засвар анги танхимын тохижилтын ажилд үе үеийн нийт төгсөгчдийг эдүг санаачлагтай оролцох хэрэгтэй байгааг сургуулийн удирдлага хэлж байсан юм а.